E-podcast-ийн хамтран ажиллагчаар Mosaic Education. За бүх үзэгчдээ энэ өглөө өдөр орой мэндийн үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Манай E-podcast-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар хэл шинжлэлийн докторант 3 хүүхдийн ээж хатагта Балжмаа маань хүрэлцэн ирсэн байна. За баярлаа. Яг одоо нийгэм тулгамдаад байгаа асуудлаар энэ подкастыг хийж байгаад бас маш их баярлаа. Тэгээд өнөөдрийн сэдв бас маш их таалагдсан учраас маш баяртайгаар энд хүрэлцэн ирсэн. За урьсанд баярлаа. Манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд бас маш их баярлаа. Баярлаа. За манай Балжмаа маань бол сошиалд маш идэвхтэй эмэгтэй. Дээрээс нь бас амжилттай бизнесээ хийж яваа. Дээрээс нь бас яаж энэ олон ажлыг амжуулт юм бэ гэдгээр л одоо бараг те бид нар мэддэг болсон ийм эмэгтэй байгаа. Тэгээд бидний бас өнөөдрийн сэдв бол ялцчихгүй одоо цахим талаар бол ярих хэрэгтэй болж байна. Хэрэгцээ болж нийгэм шаардж байна тий. Тэгэхээр та бол одоо өөрөө цахим хэрэглээнд өөрөө одоо ихэнх цаг ажилчин хүртэл явж байгаа тий. Тэгэхээр бас энийхээ хажуугаар яаж үр хүүхдүүдээ одоо цахимаас хамгаалж байна. Аль эсвэл бас үр хүүхдүүдэд яаж цагийг зарцуулж чадаж байна. Энэ зөвхөн одоо Балжмаа гэдэг хүнд тулгараад байгаа биш. Бүх Монголын дэлхийн ээжүүдийн яг одоо дэлгэцийн хамаарлаас хүүхдээ хэрхэн холдуулах вэ гэдээ яг танаас эдвийн нөгөө дижитал детокс гэсэн нэрийг сонсоод надад их таалагдсан байхгүй. Одоо яалтчгүй бид нэр эцэг эхчүүд нөгөө өөрсдийнхөө ажлыг хийхин тулд ч юм уу те төр хүүхдээ сатааруулахын тулд утасмаа гэд гартанд байруулцдаг. Өсвөр насны хүүхдүүд ер нь 10 жилийн хүүхдүүд бол заримдаа сургуулийн орчинд гэрээний даалгавар ч юм уу шинэ мэдээлэл авах үүднээс утас таблеттэй дэлгэц ер нь бол хэрэглэх шаардлагатай болцсон. Тэгэхээр бид нар мэдээж шууд 100% өөчи болохгүйгээ тас мэдээж хориглох ямар ч боломжгүй. Бид нар ч гэсэн өөрсдөө шинэ мэдээлэл авж байгаатай адилхан хүүхдүүдэд яг тийм шаардлага байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд бол одоо яг насаар нь миний хувьд бол арга хэмжээ авдаг. Хамгийн бага нь 3 настай байхгүй юу? Тэнгүүд 3 настай хүүдээ бол утас бүр октосоо үзүүлдэггүй. За сардаа нэг юм уу 2 удаа үзүүлждэг. Тэгэхээр бага насны хүүхдүүдийн хувьд нэг хамгийн гоё амар зүйл нь амар нь шүү юу вэ гэхэлэр угаасаа хэрэглүүлэхгүй, идүүлэхгүй тэр амтыг юм уу мэдрэмжийг өгөөгүй бол заавал хойноос нь донтоод нэхэд идэггүй. Өөрийнхөө хийдэг юм хийгээл явцдаг. Сургуулийн насны хүүхдүүдтэй бол тодорхой цагийн хуваар гаргаад тэгээд миний ер нь бол яг хамгийн зөв арга маань юу байсан бэ гэхлээр яг одоо өөрийнхөө юугаар харж яхад завгүй байлгах байсан. Яг хий гэсэн дуртай сонирхолтой зүйлийг хийлгээд тэгээ яг манай одоо том охин нохоотой бага охин маань муртай болъё гэсэн яг хүсэл сонирхлын дагуу гэр бүлийн орчингийг бүрдүүлээд яг тэр завгүй одоо нохоо муур амтан тийжэн гэдэг чи өөрөө маш их хариуцлага маш их ажил байдаг. Өглөө босоод 7-8 цагт нөгөө нохоогоо салхилуулна, тэ бицсуулна. За тэгэл эсвэл нөгөө гөлгөн нохоо учраас энэ тэнд ингээд ой асуудал тарчлаа. Нөгөөдгийн цэвэрлээрээ миний охин ингээд гүн эмнэлэгт үзүүлнэ гэд завгүй байлгах талаас нь айл болох арга хэмжээ авч байгаа. Хүүхдийн хэрэглээн дээр та ер нь сошиал дах хэрэглээн дээр юу гэж бодож байна? Миний хувьд бол нөгөө нэг таг би өөр ээж хүнийхээ зүгээр өнцгөөс хэлж байгаа. Яг миний бодлоо таг хориглон таг одоо бүр шууд хүчээр одоо цахим орчинд цахим хэрэглээг нь хязгаарлана гэдэг бол яаж утсан байж боломгүй. Эцэг эхчүүд эсвэл хүүхдтэй харилцаж байгаа харилцааны одоо байгууллагууд нь багш нар нь нийгмийн ажилтнар нь цахим орчинд ийм аюул байдаг юм ийм эрсдэл байдаг юм тэг очи хувийн мэдээлэл алдаж болно, бичлэгээ алдаж болно. Бичлэгнээс чинь олоод хэн нэгэн чамайг занал хийлж болгон чиний хүсээгүй зүйлийг чамаар хийлгэж болно. Ийм амар аюултай зүйлс байдаг. Тийм учраас чи өөрийгөө ингэж хамгаалах ёстой гэдгийг нь хамгийн нэгдүгээрт зааж өгөх, ойлгуулж өгөх, ярилцах л хэрэгтэй. Ярилцах хэрэгтэй боловч. Одоо энэ дээр би бас миний амьдралд бас тулгарч ирсэн байхгүй юу? Би ч юмс одоо ингээл Instagram, Facebook бас одоо хувьдаа бол хөгжүүлээд явдаг шүү дээ. Тэгээд ингээд яхаар миний Facebook, Instagram нэлээ нэг private group гэдэг нэг 500 мянган дагагч байгаа байхгүй юу? Энэ дээр тэгэхээр би аль болох нийгэмдээ эерэг нөлөөллийн контентууд хий гэдэг ингээд оруулдаг. За тэгээд тухайн үед миний нөө эрүүл мэндийн одоо нэг хамарны одоо нэг таславч тасарснаас болоод юу одоо амьсгалж чадахгүй гуншиж ярьдаг ч юм уу нэг юм асуудал гараад тэгээд тэр бичлэг маань яг ингээд ер нь тэм зовир байсан эрүүл мэндийн шалтгаан. Тэгээд тэрийг нэг юм олонний танил хүн яг скриншотыг намаас амар доромжлоо. Яг миний төрс өдрөөр байхгүй юу? Доромжлоод тэгсэн чи доороос та
бааха гэлээ бааха юу муу ингэсэн шоолцсон. Зарим нь бол амар хүмүүрцэн тий. Тэгвэл тэр олонний танилцлаас юу гэж бодож байгаа вэ гэхээр за нэгт за одоо ямар ч байсан байж болно тий хүн одоо гурвалжин байна уу дөрвөлжин байна уу гонцгой байна уу гэдэг нэг ялгын хүний эрүүл мэндийн асуудал дээр тэгэж дөрөөлөх нэг бүли хийх нь зөв үү те тэрэн дээр би амар эмзэг тусгаж авч исэн тэгвэл хүүхдүүд бас тэрийг дуурайж байгаа байхгүй энэ гой дуучаах ингэж байгаа юм чинь би бас ингэж болох юм биш нэгнээ дээрлэгдэг доромжилдог үйлдэл бол би болж байгаа байхгүй те тэгэхээр нэг ялангуяа одоо би балжмаад одоо нэг хэлмээр байгаа байхгүй одоо балжмаагийн саяны хэлж байгаа бүгд зөв ингээд тодорхой хэмжээгээр олонний танил болон гэж байгаа бол ёс зүйн хариуцлагатай олон нийтэд юм төгөх хэрэгтэй нэгнээ гутааш доромжлмоор байгаа бол хувь чатрын бичээд нэг бол уулзаад миний таньдаг хүн байхгүй. Гэхдээ тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг өөртөө бас үлгэрлэмээр юм байна. Үнэхээр чамд санаа зовж байгаа бол хүүе чи яатсан бэ гэж чатаар те миний найз юу болвоо гэд асууж болно. За эсвэл чи үнэхээр гэмт үйлдэл хийцэн юм шиг санагдсан бол сагдаж өгөх юм байгууллагт нь нотлох баримтыг нь аваад байна. Тэгэхээр одоо нөө юм болонгот л уцаар лайв хийж дайрдаг юм болохоор л постлдаг юм болохоор лайвддаг энэ бас нэг талаараас буруу баха тий. Тэгээ энэ маань өөрөө шууд хүүхдэд үлгэр дуурайлж үзүүлж байгаа тий. Бид нар бол яг насан туршсан ингээ ойлгоод ингэж байгаа ч гэсэн энийг бид нар аягүй гоё ирүүлэлээр сайн хэлж явах хэрэгтэй юм байна. Ялангуяа одоо бидний бас зорилго нь шүү дээ. Насан туршсан хүмүүс яаж үлгэрлэн эргээд яг хүүхдэд тэр тусдаг шүү. Одоо нөө таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлж байна гэдэг шүү дээ. Тэгмүүд тэр хүнээр одоо танаа хүүхдэд хүмүүжиж байгаа. Одоо миний оруулж байгаа контентоор бас танаа хүүхдүүд ч юм уу хүмүүжиж байгаа ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэрэндээ бодож бас контентоо үйлдвэрлэж юу хийж постлого бас биччихмээр юм байна гэж бодсон гэж. Үнэ. Би бас нөгөө үе тэнгийн дээрлэхэлтийн хийгээд байгаа арга хэлбэрээ хүүхдүүд цахим орчноос суралцаад байх боломжтой байна гэж байна. Угсаа нэгдсэн үндэсний байгууллагаас хийсэн судалгаа байд юм билээ. Яг Монгол улсад хийгдсэн судалгаа. Дээрх судалгаанд юу гэсэн байдаг вэ гэхээр яг одоо сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа дээрлэхэлтийн 51% нь цахим орчинд үйлдэгдэж байна. Тэгээд 51% нь үйлдэгдсэн тэр цахимаар үйлдэгдсэн дээрлэхэлт маань шууд буцаагаад сургуулийн орчинд юм уу биетээр үйлдэгдэж байна гэсэн судалгаа байт юм билээ. Тэгэхээр энэ маань ингээ эхлэлийн нь ерөөсө цахимаар тавиад байна л гэсэн ойлголт яваад байгаа юм тий. Тэгэхээр энийг одоо та ээж хүний хувьд яг энд ямар байр суурьтай ханддаг вэ? Яг нөгөө энэ подкастт яг орсон чи яг сэтгэл хөдлөөд ингээ ярьчлаа. Тэгэхээр яг ярих бол зориггүй байсан шүү. Манай хүүхдүүд 10 жилийн ерөнхий боловсролын сургууль сурж байгаа хүүхдүүд байдیں۔ Манай хүүхдүүд дотор маань орхон асуу гэсэн сургууль сурдаг. За тэнгүүт би энэ дээрээс манай хүүхдийг сургуулийн орчинд үе тэнгийн дээрлэхэлтэнд маш олон сарын хугацаанд жил ингээд өртөөд явсан байгаа хгүй юу. Миний хувьд ээж би энэ хэдхэн хоногийн өмнө мэдээд маш том цохилт болсон. Тэгээ би юу гэж бодсон бэ гэхлээр бүх болсон процесс ингээ те охинтойгоо ярилцаал ингээ явах та энэ үе төнгийн дээрлэхэлт хийгээд байгаа хүүхдүүд чинь өөрсдөө дээрлэх арга хэрэгслээ те цахим орчноос бас суралцах боломжтой юм байна гэж харсан байхгүй юу. Яасан бэ гэхлээр жишээ нь манай хүүхэд нөгөө Солонгос Япон календар чинь нөгөө сургуулийн үдийн цайны цагаар нэг хоолны цайны газар нь хүүхдэд нэг найзаа тэгээд ч унгаадаг. Хоолыг булаадаг ч юм уу, эсвэл тусдаа ширээн суулгадаг ч юм уу, эсвэл нөгөө нэг тарган ч гэдэг юм уу, ямар нэгэн үг үйлбэрээр доромжлох одоо юмнууд кинон дээр ч юм уу, эсвэл бичлэг контент YouTube дээр маш их байдаг шүү дээ. Тэнгүүд манай хүүхдийг дээрлэхэхдээ ангийнхан хүүхдүүд болохоор ингээд ганцаар ингээд хоолны цагаар тусдаа ширээн суулгасан байгаа. Яг нөгөө кинон дээр гардаг шүү дээ. Бүрдүүн одоо чи тэнийг янз бүрийн үгээр доромжлоод манай хүүхд айгаад ингээд тэр хүүхдүүдээс хол зайтай суудаг болсон. Тэ ер нь бол өөрсөндөө ойртуулахгүй, энэтэй хацууж болохгүй шүү. Энэтэй ярьж болохгүй шүү. Энэтэй найзлах болохгүй шүү. Жохон бага ангийн хүүхдүүд. Хэдэн настай хүүхдүүд үү? 7-8 настай хүүхдүүд байхгүй. Тэгээд манай хүүхд нөгөө нэг ингээд сэтгэл зүйн одоо яг нэлээд олон сарын хугацаанд тэр дээрлэхэлт явагдсан. Сургуулийн орчин дотор болоод байгаа штэ. Тэгсэн ирнэ ангийн тэр багш нь тусдаа сууж байгаа харсан ирнэ. Чи яагаад ингэж өв ч юм уу? Юу болов? Яагаад миний хүү ганцаараа сууж байгаа гэж асуугаагүй анхаарал хандуулаагүй байсан болохоор тэр нь улам хүндрээд явсан байгаа юм. Тэнгүүт за нэг юм процесс болж байгаа. Цахим орчинд хүүхдийг яаж дээрлэхээ гэдэг арга техникээ тэндээс суралцах боломжтой юм шиг эндээс харагдаж байгаа. Хоёрт нь юу болсон бэ гэхлээр манай хүүхэд энэ зүйлийг даван туулах арга нь
цахим орчинд байсан. Өөрөө чат GPT-гээс асуусан байгаа. За. Айгу хөөрхөн юм би тий. Би ингээд сургууль дээр хүүхдүүд амаа ингээд байна. Тэгээд байна гэд. Эхлээд бол нөгөө нэг хүүхдүүд маань би ингээд чимээгүй төвчээд байвал зүгээр ах болчих واخ өөр юм хийчих واخ гэж бодсон чинь нөгөө асуудал нь улам муухай, улам хэцүү болоод улам намайг ингээд зовоогоод байсан гэж болж байгаа хгүй. Тэгээ аргаа бараад чат GPT-гээс асуусан чинь нөгөө AI нь миний охинд бүр ингээд нэг ийм нүүр дүрэн сэтгэл зүйчийн үзүүлээгүй зөвлөгөө өгсөн. Тэгээ одооны хүүхдүүд ч аягүй актер болсон. Англи хэлээр нөгөө хуц хуцаар уушаад асуудлыг ойлгохдаг болсон ш. Тэнгүүд заа чи ингээд эцэг ихтэй хэлэх хэвээр. Ингээд ийм арга хэмжээнийхээ авах хэвээр гэж тайвшруулсан байгаа. Тэгээд ингэн төлөөлал хөрхийн надтай гүйтсэн. Тэгээ намайг ингэдэг байсан юм аа би ингэсэн гэж ойлоо. Нус цуггүй тавьж өгөө гэдэг. Тэгээд би цахим орчин гэдэг бол томчууд бидэнд гэлтгүү хүүхдүүдэд хүртэл эерэг сөрөг маш олон талаар нөлөөлт юм байна. Нөлөөлөх боломжтой юм байна. Эндээс сайныг нь олж аваад сарын гих аргыг суралцах нь бидний одоо асуудал болчоод байна. Дээрээс нь эцэг эхчүүд бид нэр хүүхдүүдтэй ийм боломж байна. Ингэдэж шүү, тэгдэж шүү гэдгийг зөвлөх хэрэгтэй байна гэж ойлгосон. Яг үнэндээ. Гэтэст амар юм аа. Үнэхээр аимшигтай. Ийм зүйл ингээл ээж хүнд бол амар хүнд. Би бүр чичирсэн шүү дээ. Ингээд салгаас. Одоо манай өнөрөөгийн маань хувьд бас ээж хүн шүү дээ. Бас ийм зүйлүүд тохиолдож байна уу? Тохиолдчихсан. Манай дээр бол бас бүлид ер нь өртдөггүй мэдгүй одоо юу гэж хэлмээр юм бэ? Манай хүүхдээс бүлид өртчихсэн. Бас л айгүй эмзгээр тусчихсан. Тэгэл бүгдээрээ гэр бүлээрээ уйлдаал дууссан ер нь бол тий. Тий, өөрөө ярихгүй бүр ингээд нүднээс нулимс гараад чичирчтэй юм байлаа. Гэхдээ миний бодол бол юм байгаа. Тухайн дээрлэхэлт хийж байгаа хүүхдийг гүйжчиод тий? Эцэг эхтэй нь хэрүүл хийгээд ч юм уу тэр хүүхдийг айлгаж загнаад чи миний хүүхдийг тэгсэн юм чи би чамайг бас алгатна зодно гэдэг ерөөсөө тийм үйлдэл ерөөсөө огт байж болохгүй. Ялангуяа би ингэж боддتي. Ялангуяа нөгөө цахим орчинд нөгөө сөрөг комент өчээд байгаа. Бид нэрийг чамайг одоо жишээ нөгөө байгаа байдал тий дуу хоолойны өнгөөр муу хилээд байгаа, дээрлэхэд байгаа. Эсвэл бид нэр нөгөө хүмүүс маш их нөгөө гадаад үдэмж зүйлс царайгаар ингээл хүмүүсийг доромжилдээ шүү дээ. Тэгээд яг тийм утга агуулгатай бичлэг хийгээд ч юм уу бусдыг янз бүрээр хилээд байгаа хүмүүс өөрсдөө ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай. Яг зөв. Эргээд юу нас яг тийм гэр бүлийн орчинд юм уу эсвэл нийгмийн хүрээнд юм уу ажил дээр юм уу эсвэл өөрөө хүүхэд байхдаа ямар нэгэн айдас хэцүү зүйлийг даван туулсан хүн тэр зүйлээсээ давж гарахын тулд бусдыг өөрийгөө нөгөө нэг эдгэх гээд байгаа арга нь буруу хэлбэрээр гарч ирээд иж магадгүй байна гэж би боддог байхгүй юу. Тийм учраас ялангуяа одоо ийм цахим орчинд үеийнгийн дээрлэхэлт болж гин үү сургуулийн орчинд болж гин үү аль болох тухайн хүүхдэд нөгөө нэг ярилцах тэр хүүхдэд туслах хэрэгтэй юм байна. Одоо бол нөгөө бидний хүүхэд ахад нийгмийн ажилтнал гэж үүдгэсэн шүү дээ сургууль дээр. Тэгэхдээ одоо нөгөө бүх улсын хувийн сургуулиуд чи ерөнхий боловсролын сургуулиуд чинь сэтгэл зүйч гэдэг нэг мэрэгчл албан тушаал байдаг болсон байна. Харин яг үнэ тийм. Тэгэхээр тэр мэрэгчлэлтэн маань илүү сайн ажиллах хэвээр болов илүү үүргээ ухамсарлах хэвээр болов гэж миний хувьд харсан. Нэг зөв тий. Тэгэхээр нөгөө сая хиймэл оюун гэдээ ирлээ шүү дээ тий. Танаа хөхт хиймэл оюун ашиглаа гэлдэг чинь тий. Тий хиймэл оюун бас одоо шин тутамд гарч ирж байгаа ойлголт тий. Хүүхдүүд бас сайн хэрэгэл сурж гин, мэдж гин, баг биднээс илүү ашиглаж байгаа ш тохиолдлууд байгаа тий. Хичээлээ хийж гин, яг үнэ сэтгэл зүйн зөвлөгөө авч гин. Гэхдээ эцэг эхчүүдийн хувьд энэ дэр бас хяналт байх хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Яа тэгэхээр Америкийн нэгдсэн улсад нэг тийм тохиолдол гарсан. Та тэр талаар яг сонсчихсан бол яг танаа хүүхдийн кейсийг би ярих гэдэг юм л та. Нөгөө хүүхд маань бас яг бүлийд өртөөд тэгээ ChatGPT-гээс юм уу ChatGPT-гээс тэ юу авсан байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө авсан байгаа. Тэгээ нөгөө нэг машин маань болохоор яаж ажиллаж байгаа вэ гэхээр энэ чинь бас нөгөө хойно хүн сургаж байгаа машин ажиллаж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэмжээний хүн одоо машин ажиллах хэсгүй юм байна л да хойно. Хүн гэдэг чинь заавал хүнтэйгээ харилцаж сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй байдаг юм байна лээ. Тэгэхээр нөгөө машин маань яг ахан шатны ингэдэг тэгдэгэ гэд ойлголтоо өгч болно. Гэтэ та цаашлаа заавал эцэг эхтэрээ очиж, цаашлаа заавал мэрэгжлийн сэтгэл зүйч дээр очоо гэдэг зөвлөгөөг өгөх ёстой байтал нөгөө машин маань нөгөө яаж сургасан байдаг вэ гэхээр яг таны хүсэж байгаа хариултыг л ер нь гаргаж өгөх гэж одоо алгоритмаар ажилладаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүүхд маань амиа орлох гээд байна гэдэг одоо сэдэлтэй юм бичээд ивэл амиа орлох хэмжээний түвшинд хүргэдэг амиа орлох мэдээллүүдийг өгдөг зааж өгдөг гэсэн үг. Тэгэхээр нөгөө Америкийн нэгдсэн улсад
OpenAI-г яг энэ тохиолдлоор нөгөө шүүхт хандсан тохиолдол гарсан юм билээ. Би сонсчихсан юм. Тэгэхээр та энэ дээр бас айгу маш болгоомжтой хандаарай. Хүүхдийнхаа химэл оюуны хэрэглээнд бас хязгаар тавьж нэг чек хийж байгаарай гэж нэг найрсгаар зөвлөгөө өгмөр байна. Ёстой зөвлөгөө байгаа байхгүй. Тэгээ ялангуяа хүн гэдэг чинь бид нэр өөрсдөө нийгмийн амтан штэ. Тийм учраас аль болох эцэг их бид нар яг нэг хүүхдээ цахим орчноос хөндөрүүлээд нийгмийн харилцаанд оруулах дээр нь анхаарах хэрэгтэй болчиход байна. Тэгээд нөгөө бас яг эндээс хэлэхээр одоо нэг яг өсвөр насны хүмүүс чинь аюух зэрэг Roblox-ыг тийм тэрийг тоглолт юм шиг тий. Өсвөр насныг гэлтгүй ер нь бүх насныхан тоглож байгаа тий. Тэгсэн чинь тэрийг манай дүү тоглоод сууж байна. Тэгсэн чинь бүр ямар их хараал явд юм бэ тий. Тийм шүү дээ. Би бүр хажууд нь бүр юу вэ гэж бодоод тэгээ тэрийг бас эцэг эхчүүд шүүхт өгсөн байна. Тэгэхээр энийг одоо хүүхдийн тоглож байгаа тоглоомыг эцэг эхчүүд их зах нар нь тий бас анхаарч байхгүй болвол тэрийг сонсоог бол хэзээ ч тэрийг сурахгүй байхгүй тий. Амар хараалын үгнүүд явд юм лээ. Тэгэхээр бас тэрэн дээрээс ямар бодолтой байна. Би бүр ингээд хэлэхгээтэй ингээд хараалын үг байтугай ингээд юм байна. Тэр тоглоомыг хүүхдүүд ихэвчлэн тоглодог гэдгийг нөгөө томчууд мэдж байгаа учраас ямар нэгэн гаж донтой том хүмүүс хаяг нээгээд тэгээ нэг хүүхдийн зураг ч юм уу тавьчихлаар тэнгуүтээ яг нөгөө хүүхдүүдэд хамгийн нэгдүгээр зааж хэлж өгөх ойлгуулах ярилцах зүйл энэ болоод байгаа байхгүй юу. Хичнээн ингээ хүүхдийн зурагтай би 10 настай гэж хэлж байгаа ч гэсэн тэр зураг тэр насны хань тэр бол зүгээр зүгээр л юм цахим орчин хиймэл дүр ард нь юм байгаа нь мэдчихгүй. Бодит нийгэм амьдрал дээр 50 60 настай эрэгтэй хүн байж болно. Чиний хувийн мэдээллийг аваад чиний бичлэгийг аваад эсвэл чамтай танилцаад те чам руу хүчээр гаж хүслээ хийх гэж байгаа. Чамаар буруу үйлдэл хийлгүүлэхийг хүсээд байгаа хүнч байх боломжтой шүүгээд. Тийм тохиолдол, тийм одоо гэмт хэргийн бүртгэл бол олон улсад маш их байдаг шүү дээ. Монголд ч нэлээ хэм билээ шүү дээ. Одоо ингээд яг цахимаар гэмт хэрэг гарч байгаа нь одоо 51% гэдээ сая өнөрөө минь хэлчихсэн нөө би судалгаагаар. Тэгэхээр эндээс танилцах яг одоо таны хэлдгээр нэг хин худлаа хуурамч зураг тавьж байгаа танилцаад нэг аргагүй эрхэнд оруулаад одоо тэр охиныг юм уу хүүхдээ одоо айлган сүрдүүлж явж байгаа хэрэгүүд бол маш их байд юм байна. Тийм. За тэгээ хүүхдүүд маань тийм одоо дээрлэлтэн тийм эсвэл тийм хүчрхийлд өртлөө гэж үтэй. Тэгтэл хүүхдүүд маань яадаг вэ? Ихэвчлэн эцэг эхээсээ нуудаг тий. Ерөөсө хинт хандхаа мэдгүй Монгол улсын нөгөө хууль эрх зүйн тогтолцооныг ямар гэдэг вэ? Ер нь хүүхдүүд маань цахим дээрлэлтэд өртлөө гэж бодоход ямар арга хэмжээ авах вэ гэдгийг одоо жишээлбэл та хэд маань хүүхдүүдэд юу зөвлөдөг вэ? Яг нь миний хувьд бол яг хүүхдэд зориулсан тусгай хууль бол одоогийн байдлаар байхгүй ба штэ. Цахим аюулгүй байдлын талаар те хувь хүний нууцын талаар хуулиуд байгаа боловч цаашаа хэрвээ гэмт хэрэг үүсэн бий болоод болсныхан дараа бол эрүүгийн хуулиар шийтгэгдэх одоо юунууд процесс ажиллагаанууд явагдаж штэ. Тэгэхээр ер нь яг цахим орчиндох одоо үе төнгийн дээрлэлт байна уу мэдээллийн одоо асуудлаар яг хүүхдэд зориулсан тусгай хуулийн зүйл залтуудыг бас нэмэлж оруулах хэрэгтэй болов гэж миний хувьд бас хараад байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас хүүхэд эцэг эхчүүд аягүй сайн зөвлөгөө өгч байгаа. Тийм зөвлөгөө өгч найз шиг нь байгаад одоо нэг юм загнадаг үе чинь болчиход байна шүү дээ. Тэгэхээр аягүй сайн ингэж за хамгийн эхлээд багштай хандаараа сэтгэл зүйчтэй хандаараа за болохгүй болвол ээж авдаа хэлээрээ за найзтай хэлээрээ 108 утас руу залгаж болдог шүү бид нар чамайг хамгаална шүү гэдэг ийм үр дагавруудыг аягүй сайн хэлж явах хэрэгтэй юм. Харин хүүхдүүд маань ямарч мэдээлэл байгаад байна л гол нь. За би жишээлбэл цахим дээрлэлд өртлөө гэж үтэй. Тэр одоо жоох хүүхдтэй хаашаа хандхаа мэдгүй. За 108 утас руу залгалаа гэхэд 108 утас маань сонсоод хааш нь мэдээлээ тэр хэргийн шийдсэн мó яасан ингээд байхгүй болчихдог те. Цагдаа руу уцтаад хүүхд тэр болго хэлэх үү? Би бол хэлнэ гэж бодохгүй байна. Эцэг ихтэй хэлж чадахгүй байгаа өөр нөгөө айдас тавтцсан байгаа хүүхд маань хаашаа нэг хэлэх боломжгүй байгаад байгаа. Тэгэхээр манайх нөгөө ийм Монголиа маань яг энэ дээр арга хэмжээ авахаар шинэ үйлчлэгээ нэвтрүүлж байгаа. Өө заавар. Ийм Монголиа дотор EGIZ-гээд хүүхд нэвтрээд орох боломжтой зэс байгаа. Тэр зэс дотроо сошиал медиа дээр ч юм уу ямар нэгэн платформ дээр та цахим дээрлэлтэд үрцэн бол хүүхдч үрцэн бол EGIZ зэс рүүгээ ороод скриншот энэ видеогийн тэр нотлог баримтаа хин нэгэнтэй харьцахгүйгээр шууд явуулах боломжийг бүрдүүлж байгаа. Тэгээ тэрийг маань шууд нөгөө хүүхдийн гэмт хэрэгтэй гэмт хэрэглээ хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх цагдаагийн газар руу
явуулаад тэр маань одоо тухайн аккаунтыг шууд хаадаг ч юм уу эсвэл фриз хийдэг ч юм уу шалгах үйл ажиллагааг тэр дорноо хийнэ гэсэн үг юм тий. Оо за ямар гоё. Ёстой хэрэгтэй ажил хийгдэж байгаа байр. Бүр баярлалаа. Тэгэхээр ийм Монголын юм бол мэдээж насанд хүрсэн Монгол одоо баг бүх иргэд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эцэг эхчүүд маань одоо магадгүй нэг эмээ өвгийнхаа хувцаар хүүхэд ороод тэр цэс рүү асуудлаа бичиж болох нь ээж автайгаа ярилцаад ээж аав нь бичиж гомдлоо өгч болох нь тий. Гихчээ тэгээд эсвэл өөрөө хүүхэд ийм Монголыг татаад репорт хийсэн ч болно. Тий. Үнэхээр айдас тавтаж байгаа. Эцэг их миний хувьд бол яг тийм асуудал гарлаа гэж бодоход нөгөө сургуулийн орчинд хэрвээ дэрлэхэлт явагдсан бол сургуульд нь очиж ханддаг тий. Эсвэл нөгөө 108 гэдэг утсыг одоо мэдээ тийшээ холбогдож байгаа шүү дээ. Тэгэхэд бол яг цахим орчинд ямар одоо ялангуяа цахим орчинд тэр дэрлэхэлт явлаа гэж бодоход нэгэнд тэр бичлэг зураг муухай худал хуурам мэдээлэл тарцсан байдаг. Хүүхэд нөгөө нэг хаяг руу 1000 бичээд устгах чадахгүй шүү дээ. Ээжтэй хэлээч ээж аав нь тэр хаягийг нэвтрэх нэр хэн ард нь байгаа гэдгийг мэдэхгүй байгаа ш. Тэгэхэд яг нөгөө нэг тухайн хаягийг e-кейсээрээ өнгөт тухайн мэрэгчлийн хүмүүс нь арга хэмжээ авна гэдэг чинь бүр хамгийн ойрхон, хамгийн хялбар, хамгийн хэрэгтэй бүр бас яг зөв одоо нөгөө арга. Яг үнэ. Тэгэхээр нөгөө бас дээрэс нь одоо за хүүхэд маань ингээ байнгын репорт өгöd байлаа гэдэг энэ асуудал шийдэгдчих асуудал биш ээ тий. Бид нар яалтчгүй эцэг их асраа хамгаалагч нар дээрэс нь багш сургууль хүмүүжүүлэгч нар мэдээлэлээр хангаас руу арахгүй тий. Одоо та сайн хэллээ шүү дээ тий. Сургуулийн орчинд манай хүүхэд ингээ цахим одоо үеийнгийн дэрлэлтэд өрцөн гэдэг чинь тий. Сургууль энэ дээр яг амар арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо сургуулийн багш нар тий. Ангид удирдсан багш нар сургуулийн удирдлагууд тий. Та одоо яг энэ нэр ямар бодолтой байдаг вэ? Би харин сургуулийн орчинд ийм дээрлэхэлт бол сургуулийн орчинд те яг ямар арга хэмжээ авах ёстой байдгийн бэ гэдгийг яг одоо энэ подкастэнд орж байгаагаа ашиглаад асуумаар санагдаж байгаа байхгүй юу? Одоогийн байдлаар бол би гомдлоо хэлсэн те ийм нөхцөл байдал болсон байна гэдгийг нийгмийн ажилтан удирдах албан тушаалтнуудад нь хэлсэн байдаг. Гэтэл одоогийн байдлаар манай хүүхдтэй ч юм уу те холбогдоод одоо цаашид үргэлжлүүлээд одоо сургуульд нь сургаарай сэтгэл судлаач маань сэтгэл зүйч маань одоо ингээд туслана гэдэг мэдээллүүд өгсөн байгаа боловч миний бодлоо нөгөө нэг дээрлэхүүлсэн хүүхэд дээрлэхэлт үлдээд байгаа хүүхдэд ч гэсэн аль алинд нь зөвлөгөө туслалцаа мэдээлэл хэрэгтэй байгаа байхгүй чиний энэ хийгээд байгаа үйлдэл чинь үеийнгийн дээрлэхэлт болохгүй зүйл штэ гэдгийг сургуулийн орчинд одоо маш сайн одоо мэдээлж зааж иж одоо тусгай хичээл бараг оруулах хэмжээний байх хэрэгтэй болов уу? Одоо жишээлбэл Солонгос улсад ч юм бол яг энэ одоо дээрлэхэлтийг бол бүр амар хатуу чанга үздэг болсон байна шүү дээ. Тэгэхээр одоо за жишээлбэл одоо хүүхдийг одоо ингэ танаа хүүхдийг одоо хүчээр хийсэн одоо муухай одоо үгээр доромжилсан гомдоосон тий одоо ийм үйлдэл хийсэн хүүхдийн одоо хувийн хэрэг дээр нь бичдэг цаашдаа ингэж том их сургуульд орох боломжуудыг хааж ийн гэж байгаа байхгүй юу. Тэр улсын хууль те. Тэгээ энэ Монголд юу гэж бодож байна? Одоо хэрэгжих нь зөв үү, буруу юу? Энд дээр бол ингэж хоёр талцж байгаа шүү дээ. Тэр ч гэсэн хүүхэд алдаа хийсэн байж болно. Гэтэ бас хумсарлаж болно шүү дээ. Гэтэ энэ дээр та одоо яг өөрөө чи хүүхэд бол энд одоо хохирогч болсон ба шүү дээ. Тэгэхээр тэр талаас миний хувьд бол хэдий манай хүүхэд хохирогч болцсон байгаа ч гэсэн өөр хүүхдийн ирээдүйд нь хаалт хийхийг хизээч хүсэхгүй. Тэр бол бага насны хүүхэд. Тэр хүнд эцэг их гэр бүлийнхэн сургуулийн сэтгэл зүйч нийгмийн ажилчид тэр зүйлийг үүсэн бий болохоос өмнө мэдлэг мэдээлэл өгч туслах хэрэгтэй байсан. Энэ ажлаар илүү сайн хийгээсэ гэдэг л одоо би бол ээж хүний хувьд, эмэгтэй хүний хувьд бол яг хэлэх юм байна. Би бол энэ дэр ингэж бодож байна. Одоо нөгөө эцэг эхчүүд одоо хүүхд дээрлэж байгаа хүүхдийн эцэг эхчүүд хүүхдтэй айгуу сайн ажиллах юм шиг шаардлагатай юм шиг тий. Хүүхд мэдээж тархин хөгжиж амжаагүй бүх юм болгоныг мэдхгүй насан дээр явж байгаа шүү дээ тий. Дамаа ийм бага насны хүүхдүүд тий. Тэгэхээр энэ хүүхдүүдэд эмпати буюу хүний хүүхдийн оронд өөрийгөө тавьж үзээд ямар тэр тохиолдолд чи яах байсан бэ гэдэг ойлголтыг маш сайн эцэг эхчүүд өгч ийж те дээрэс нь сургууль хүмүүжүүлэгч нар маань бас энэ ойлголтыг сайн өгч ийж хүүхдийн маань цаашдын нөгөө хөгжил явагдах хэрэгтэй гэж би бол хувьдаа боддог. Тийм болохоор за эцэгчүүд маань өөрсдөө энийг мэдэхгүй байж болно те. Тийм болохоор бид нар одоо энэ бид нар гэлтгүү төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань энэ дээр айгүй сайн нөлөөллийн ажлыг хийж мэдээлэлээр иргэдэд хангаж те. Яа тэгэхээр энэ сошиал орчин маань нэг
сүүлийн 10-аад жил нэг 20-од жил те болж байгаа. Тэгээд нэг ийм амар хөгжил нь одоо бол нэг ийм тулцсан явж ирсэн. Одоо бол нэг ийм арай муу мухаар орчлоо шүү дээ те. Тэгэхээр энэ болгоныг бид нэр ингээд үргэлжлүүлээд ийм муу мухаагаар нь явах юм уу? Эсвэл яг ингээд сайн байгаад энийг бид нэр ямар нэгэн арга хэмжээ авах юм уу те. Дамаа хүүхдүүдээр бид нэр ярихгүй болохгүй байгаа байхгүй те. Одоо сая жишээлбэл ингээд сошиалар тэр бол баг гэмт хэргийн шинжтэй үйлдэл харагдаж байгаа байхгүй. Зүгээр нёгийг ингээд дооглох, шоглох, өдөх одоо зүйл биш байгаа байхгүй те. Одоо зөвхөн ингээд одоо бүр гэмт хэргийн шинжтэй бол надад харагдсан. Тэгээ энэ асуудал бол бүр ээж болгоны сэтгэлийг бас эмзэглүүллээ шүү дээ. Тэгээ энэ дээр бас ингээд эцэг эхчүүд талцаал нэг айгүйх санал асуулгууд явуулж байгаа харагдсан. Тэгээ энэ дээр нэг за хэрвээ таны хүүхэд ингэж байгаа бол шууд эцэг эхийн торгоё гэдэг юм явж байгаа шүү дээ. Энийг та хоёр юу гэж бодож байна? Одоо магадгүй танаа хүүхдийгээс нөгөө талын ээжийг торгодог, арга хэмжээ авдаг тий. Одоо ажил дээр нь одоо гомдол гаргадагч гэдэг юм уу? Иймэрхүү зүйлийг юу гэж бодож байна? Амьдрал хэрэгжих боломжтой юу? За ер нь бол шууд төрийн зүгээс бол яг нийгмийн харилцаанд яг ийм жижиг нарийн харилцаанд шууд зохицуулт хийгээд хитрхи жижиг юунууд дээр бол хуулийн заалт аваад арга хэмжээ авахд хэцүү ч гэсэн нэгдүгээрт бол нөлөөллийн ажлуудаараа бол мэдээлэлээр хангах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол ямар нэгэн арга хэмжээ авсан насан туршаагүй хүүхдийн эцэг эх нь хариуцдаг бол эцэг эхт нь одоо тэдэн цагийн сургалт өгөх ч юм уу те байж болно шүү дээ. Хүүхдээ хүмүүжүүлэх сургалт өгөх, гэр бүлийн харилцааны талаар сургалт өгөх ч юм уу. Тиймэрхүү бас төвшний ажлууд хийгдээсэй л гэж харж байгаа. Өнрөөгийн минь хувьд юу гэж бодож байна? Одоо торгох уу байж болно гэж бодож байна. Яа тэгэхээр тэр хүн хүүхдтэйгээ сайн ярилцаагүй гэсэн болоод хүүхдтэйгээ сайн ажиллаагүй гэсэн болоод бусдын хүүхдийг те сэтгэл зүйн дарамтанд оруулж буцаад тэр хүүхдийн ирээдүг баллах хэмжээний одоо тэр хүүхд траума авсан байж болно шүү дээ те сэтгэл зүйн одоо дарамтанд орсон байж болно те. Тэгэхээр ямар нэгэн хариуцлагын тогтолцоо бол байх л ёстой гэж бодож байна. Тийм. Яа тэгэхээр хөнгөөсөө хүндээ хүртэл зүйл заалтайгаар. Яг үнэ. Яг хоо ёс зүй ярих юм бол ёс зүйг бол олон улсад бол нэг юу байдгүй юм бэл л те. Шууд ингээ хуульчлаа, журамлаа л те. Ийм юм байхгүй. Яг хоо хим хэмжээг нь тогтоож өгдөг. Хүн олон нийтийн дунд нийгмийн дунд бие авч явах гэж байгаа бол нэг иймэрхүү хим хэмжээтэй авч явах хэрэгтэй шүү гэдэг юм байх хэрэгтэй те. Тэгтэл бидний нийгэм зөвхөн одоо энэ офлайн болоод байгаа юм биш, биетээр болоод байгаа юм биш. Бас цахим орчин дээр нийгэм яваад байдیں۔ Че. Тэр нийгэмд бас тодорхой хэмжээний хим хэмжээ бас байх хэрэгтэй. Хим хэмжээг тогтоож иж тэнцээ одоо хүн бие зөв авч явахыг авч явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй ингээл би нэрээ нуцалчлаа. Эсвэл би нэг фейк аккаунт нээгээд тэнцээ юу дуртайгаа бичиж хий нэг доромжлоо гэд тэр хүн нийгмийн харилцаанд орохгүй байгаа гэсэн үг биш. Тэр хүн адилхан нийгмийн харилцаанд орж байгаа. Адилхан тэр хүн олдно. Ерөөсөө өөрийн нэрээ нуцалчлаа гэж ерөөсөө ойлгож болохгүй. Тэр бол дандаа үлдэцтэй уул мөртөө байдаг гэдгийг хүмүүс маань сайн ойлгосоо гэж хүснэ. И подкастын хамтран ажиллагчаар Mosaic Education. Сая ингээд нэг хэсэг бөө сенсацны бичлэг яваад байсан. Тэгээ нэг онлайн бизнес эрхэлдэг юм хтэйчүүд балчмааруу дайраад байсан уу яасан бэ? Харин тийм ээ. Тэр чинь нэг юм асуудал болсон. Одоо тэгтээ эн чинь балчмаа гэдэг хүн одоо хятадаас бараа бүтээгдэхүүн хэрхэн худалдан авах вэ? Хямд аргаар яаж авах вэ? Та бүхэн Монголд хэд нугалсан үнээр зардаг бараа бүтээгдэхүүнийг дамлж зардаг 8-ачтаас үнэтэй авснаас тэнд байдаг үнээр нь хямдхан аваа сурчилтаа гэсэн сургалт. За эсвэл бүр чадаад болж ивэл одоо Монголд баян хүмүүсийн донд онлайн бизнес эрхэлдэг хүмүүс орсон байна шүү дээ. Энийхэн ч үгүйсэхгүй шүү дээ. Тэр хүмүүсийн игнэнд ороо та бизнестэй болж болно шүү дээ гэсэн сургалтыг явуулснаас болоод нэг юм асуудлууд гараад хүмүүс над руу тийм бизнес эрхэлдэг хүмүүс нөгөө нэг зах зээлийн булаах ч юм уу те одоо аргын зааж өгөөд өрсөлдөгч бэлдэж гинэ гэсэн нүдээр ер нь дайрч маш их дайралтанд ороод би чинь бүр алж өгсөө дэшээ доош ингээд ягаад тэгтээ тэргүй балжмаа гэдэг хүн тэрийг заасан заагаагүй хүмүүс сурах арга олох байхгүй юу хааштай яагаадгүй л Монголд хэд дахин нугалсан үнээр эдийн засгийн муу байгаа үед авмааргүй л шүү дээ нэг юм авах үнээрээ өөрөө аваа сурчвал 3-4 юм авдаг болчвол хамгийн наацх нь амьдралд хэрэгтэй байна. Эсвэл цаашлаад тэдгэр хүмүүстэй адилхан өөрийн гэсэн бизнестэй олж олно. Бизнестэй болохгүй юмаа гэхэд
өөрөө нэг гоо сайхны газартай байж болно, үйлчлэгээний байгууллагатай байж болно. Тэр хэрэглээгээ хүртэл Монголоос үнэтэй авах биш, өөрөө нийлүүлээд үйлдвэрээс нь татцдаг болох боломж байгаа хгүй юу? Тэр дайралтуудыг яаж хүлээж авч байгаа сэтгэл зүйн? Тэгээд тэр үед болохоор би нөгөө шууд ингээд бүр нэлээ юм хүнд байдалд ороод хамгийн анхны бичлэгүүд ингээд дараалалаар өдөр болгон цацагдаал те. Ингээл тэр чин зөвхөн нөгөө нэг миний хийж байгаа ажил биш. Царай зүс би хаа удам судар аав ээжийг минь хүртэл ингээл доромжлох хэмжээний те авгаар минь. Тэгээд тийм байдалд орохоор хүн ингээд өөрийн ирэхгүй маш хүнд болт юм билэ. Би хүчтэй би чаднаа би зөв юм хийж байгаа юм хүмүүс тусалж байгаа юм чинь гэж бодсон ч гэсэн одоо та хэд маань бодтой ингээд энэ аягтай ус байгаа шүү дээ шингэ гоожол хүний хоолоор ордон шүү дээ. Тэгэхэд тэр үед би нөгөө нэг мах хоол байтугай ингээд зүгээр ундаа ус уусан чи ингээд хоолоогоор орохгүй ингээд юмөр зорж өгдөж байгаа юм шиг өвддөг. Тэгээ бүр 42 кг болсон. Амар ингээд нөгөө нэг сэтгэл зүй гэдэг чинь хүний одоо яг хэдүүлээ нэг цахим орчиндох хэрэглээ, цахим орчиндох нэг амьдралыг яриад байгаа шүү дээ. Тэр цахим орчиндох амьдрал бидний сэтгэл зүйд нөлөөлөд байгаа шүү дээ. Тэнгүү тэр сэтгэл зүй гэдэг зүйл бидний бие махбодод тэгж нөлөөлж байгаа. Бүх булчингийн чангарал явагдаад. Тэгээ би тэрийг яаж давж гарсан бэ гэхлээр би тэр цахим орчинд маш олон хүмүүстэй нийгмийн харилцаанд ороод хэсэг бүлэг хүмүүс тэр миний хийж байгаа ажлыг болиулахын тулд чадах чинээрээ тэмцэж хахад эсрэгээрээ миний хийж байгаа ажлаас үр шимээ олцсон ашгаа олцсон юм сурцсан нөгөө нэг чадцсан хүмүүсийн маш их нөгөө нэг комментууд постууд чатууд бүр хөврөөд заяа захианууд айгуу хэрсэн нөгөө чатанд захиагаа зүгээр ингээ гүйлгээл уншаал уйлал уншаад байгаа юм. Уйлал уншаад тэгээд бүр ингээд нэг захаа бүр ингээд хамгийн их сэтгэл одоо би яг хоолой зангираад ойлгох гэдэг байна. Нэг захаа нэг кейс байгаа. За нэг захаа нь болохоор ингээд жирэмсэн. Тэгээд Монголд бол ер нь гэр бүлийн харилцаа айгуу жоохон эмзэг нөхөр нь ажил хийгээд эхнэр нь хүүхдээ хараад гэртээ сууж байгаа тохиолдолд бүх зүйл нөгөө нэг хажуудлынхаа хүнээс хараат болчдаг. Ариун цэврийн хэрэглээ хүртэл авах та нөхрөөсөө асууж авдаг. Яагадгүй тэр хүнд мөнгө байхгүй болохоор. Тэгээ яг тийм амьдралд орсон нэг байсан гэж аахгүй. Тэгээ яг миний сургалтанд ээжээсээ мөнгө авч суугаад нэг 100 сая төгрөг байсан гэж аахгүй. Гэхдээ тэр 100 сая төгрөг тэр эмэгтэйд байгаагүй. Гэхдээ ээжээсээ гуйжгаад авцсан. Тэгээд өөрөө тэгсэн чинь одоо сүйдlээ нөгөө сургалтандаа суугаад өрөөгөөжөө гаргаад мэдээж хэдхэн өдрийн дотор хүн өрөөгөөжин гарахгүй штэ сурна гэж 2-3 сар болно. Сурсныхаа дараа хэрэгжүүлнэ гэд. Тэгээ ингээ би нэг мэдгээд 1 жил болцсон. Миний ингээ өөрийн маань сарын орлого нөгөө нөхрийн цалингаас бүр давцсан. Одоо нөхөр маань надаас мөнгө асуудаг. Би өөрийгөө нөгөө мөнгө олчлаа гэж бодхоосоо илүү би өөрийгөө ямар мундаг эмэгтэй вэ гэдгээ мэдэрсэн гээд амар урт захаа. Тэгээд нөгөө хүүхдийн памперсгүй болоод тэгсэн чи одоо би хүүхдийнхээ хувцсыг бүр ингээд урдаас хамаагүй хямдхан аваад өөрөө бизнестэй болоод одоо өөрийнхөө би ингээд бүр дэлгүүрээ нээх гэж байна гэл амар урт захаа. Тэрийг уншаад амар их уйлаад тэгсэн чи нөгөө ус авахгүй байсан чангараад исэн тэр булчингууд чи ингээд сулраад амар гоё болт юм билээ шин. Тэр нөгөө цахим дээрлэлт хүнийг тий үгээр өхүүлчихүүлж чинь амьдруулчих жаа. Яг зөв. Яг үнэтэй. Тэр нөгөө ахилсан штэ. Хутга гэдэг. Одоо нөгөө хутгыг буруу ашиглах юм бол хүн гэмтээж болно. Зөв ашиглах юм бол маш гоё амттай хоолыг урлж болж байна гэдэг шиг. Захим орчинд буруу мэдээлэл сөрөг зүйлсийг бид нэр бүтээж бий болж нийгмийн хамтлагийг маш аимшигтай давлгаанд оруулж болно. Эсвэл эсрэгээрээ хүнд гайхамшигтай тус боломж болцоог бий болгож болж байна. Урам зориг өгч өгч байна. Амьдрах итгэлж өгч байна. Тэ нэх гоё. Маш мундаг байна тий. Стом мундаг байна. Энийгээ бас хүн янз бүрийн аргаар бас давч туулдаг шүү дээ. Миний хувьд бас яг ийм сошиалаас ингээл дээрлэхэнд комментаас болол хямарчсэн бас үед би гэхдээ одоо бол харьцсангуй сэтгэл зүйн дархлаатай болцсон. Энийгээ бол ингээд явчих шүү дээ. Би буруу юм хийгээгүй юм чин дээр айх эсгүй юм байна ч гэдэг юм уу те. Өөрөөрөө ингээд давж гарсан шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр хэлэхэд чиний санаандгүй хэлсэн зүгээр л нэг хараал нэг таалагдахгүй байгаад нэг муухай бицэн өгчээс та нэрэ бас амар хүний амьдралыг сэтгэл зүг дандаа гэмтээж өгдөг юм байлээ шүү те. Би бас амар турж исэн шүү дээ. Тэгэл өдрө болгоо уулмолонд гардаг. Тэгэж бас ингээд
тэр өөрийгөө эмчилж ирсэн үү? Өөрийгөө эмчилж ирсэн. Тэгэхээр одоо ингээд хүн хүний бас өөрийгөө эмчлэх арга өөр байна. Заавал бити одоо нэг хүнийг тэгж өвтгөлдөө те. Тэгэхээр сошиал орчин хүний сэтгэл зүг те бүр үнэхээр бас байхгүй болгож чаддсан байх. Дээрэс нь бас хүсвэл үнэхээр их урам зориг. Дайлж игүүрийг ургуулж. Яг үнэ. Манай хоёр эмэгтэй бол хоёулаа ингээд сошиал дээр айгүйх тагагчтай юм инфлюенсер эмэгтэйчүүдийн төлөөлөл байна те. Та хоёр маань ингээд бас сошиал бүлид өртөжсэн байна. Өөр өөртөө даван туулж исэн байна. А хүүхдүүд бас эндээс үлгэрч яваад байгаа байхгүй те. Сошиалоор бас инфлюенсер болоод те одоо амьдралаа залгуулж болд юм байна гэсэн ойлголт бас нэгсдэ төрөөд ах шиг байна те. Саяны нөгөө Шангрила дээр болдог кейс бас нэг тиймэрхүү дагагчаа өсгөх зорилготой энэ төр гэдээ ирсэн шүү дээ те. Яг хүүхдүүд дээр таад инфлюенсер эмэгтэйчүүдийн хувьд ямар зөвлөгөө өгмөр байна? Дагагчаа яаж нэмэх ёстой юм? Эсвэл мэдгүй дагагчтай байх нь ямар даваа талтай юм, сул талтай юм? Та хэлэх үү би. За чи. За. Миний бодлоор нэг хүүхд яг би өсвөр насндаа өөрөө яг яасан байхгүй. Өөрийнхөө нөгөө гоё харагдаж байгаа, сайхан харагдаж байгаа, мундаг харагдаж байгаа хүний дүр тойрох гэдэг. Тэр хүн болох гад байдаг. Даган дөрөх. Гэтэл би өөрөө хаанч байхгүй, орших байхгүй юу. Тэгээ миний өөртөө итгэлж байгаа, итгэлтэйгээр хэлж байгаа үг үйлдэл өөр хүнд маш гоё харагдаж болно шүү дээ. Тийм учраас чи зүгээр л өөрийгөө бити хай. Чи хин нэгэн инфлюенсер шиг, хин нэгэн жүжигчин шиг, хин нэгэн олонний танилтай, адилхан царайтай, адилхан гоё урт үстэй, эсвэл буржгаар, эсвэл туранхай байх, эсвэл мундаг юм шиг харагдах ямар ч шаардлага байхгүй. Чамд тэр хүмүүсээс онцгой, тэр хүмүүсээс илүү чадвартай нэг зүйл байж л байгаа шүү дээ. Тэрийг л гоё мэдрээл ингээл өөрийнхоороо бай. Тэгэх юм бол цахим орчинд одоо хин нэг дурайгаад за зөндөө хандлт авчлаа гэж бодъё. Чи тэр хүний дүрт ховорч өөрийгөө зовоож хэдэн жил амьдрах юм. Зүгээр л өөрөөрөө чи олонний танил олоод өөрөөрөө аз жаргалтай олон жил амьдрал заавал багтай байх албагүй гэж бодож байна. Одоо энэ дээр яг саяны асуултан дээр манай дүү охин би ингээ яаж инстаграмаа хөгжүүлэх үү гэж байгаа байхгүй юу. Тэгээ би бас яг юу гэж хэлэхээ мэддэггүй. Тэгээ ингээд одоо ингээ бас ингээ хэд хоног бодсон чинь ерөн дуртай юмараа ингээд юу сошиал хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэр нь болохоор за чи гоё ном тайлбарладаг байж болно тий. За 10 жилийн хүүхэдтэй одоо үе тэнгийнхэнтэй ингэж үлгэрлэж болно гэдэг байдлаар чи ингээд гоё дандаа сурсан юмнуудаа чи бас зааж өгöd идэж болно тий. Өдрийн тэмдэглэл шиг. Гэт ингээд ян зүрээр чи хөгжүүлэх боломжтой. Заавал даган дуурай халбгүй. Гэтэ хөгжүүллээ гэхэд чи тодорхой ядаж чи 16 нас хүрж чи ингээд сошиал дээр идэвхтэй болж эхлээрээ. Наан нь бол чи сэтгэл зүгээ даахгүй чамайг хүмүүс гоё гэвэл чи хитрхи гойг хөөрчихвээ. Бид нар сэтгэж штэ насан туршсан хүмүүс те. Тэр үгээр одоо бид нар өвдөж гин бас бүр дэлгэрж гин те. Тэгэхээр хүүхэд бол тэрийг та хайгу хэцүү. Тэгэхээр ингээд сошиалар хандлтаа өсгөж одоо тэгэж Шангрилад тэр зодон хийх, гэмт хэрэг хийх тэр өөрөө эргээд асар буруу юмаа гэдгийг бол бид нар байнга одоо уулцсан одоо хүндээ найздаа нөхдөд байнга хэлж байгаа хэрэгтэй. Хүүхдээ хэлж байгаараа гэл хүн ер нь нэг бас л эргээд ярихад мэдээлэлгүйгээсээ болоод ойлголт байхгүй гоё юм байна гэж байгаа. Одоо балжмаач те олон дагагчтай болох тусмаа гоё биш шүү гэдэг бас хэлэх ёстой. Тэгээд энийг байнга сөрөгдлийн бас хэлж явах ёстой. Эргээд нэгний одоо дээрлэхэж бахиар хавчиж ийм гинт хэрэг үлдчихэд дагагч өсгөн гэдэг чинь бас юу гэсэн үг вэ те. Энэ болохгүй буруу гэдэг зүйлийг олонний талхимс маш сайн хэлж явах ёстой. Энэ дээрс үлгэрлэж байх ёстой шүү гэдэг бас залуучуудад уриалмаар байна. За би бас Балжмаас нэг асуулт асуумаар байна. Манай Балжмаа маань хил шинжлэлийн ухааны докторант оюутан гэсэн тийм. Тэгэхээр яг энэ докторант хийж байгаа хүний хувьд одоо сүүлийн үед маш их тренд болоод байгаа тий. YouTube дээр, Facebook дээр маш богинохон хэмжээний TikTok дээр тий. Богинохон хэмжээний видеонууд, рилсүүд их явдаг болчлоо тий. Энэ маань яг хүүхдийн сэтгхүүд хил ярианы хөгжилд ер нь хэрхэн нөлөөлж байгаа гэж та харж байгаа вэ? Reel, TikTok тийм бичлэгүүд бол ялангуяа хүүхдийн хэл ярианы хөгжил цаашлаад нийгмийн харилцаа, соёлд хүртэл маш том нөлөөтэй. Тийм учраас контент бүтээгчид бид нэр бас нэрээ монгол хэл үгээрээ зөв сайхан ярьдаг. Монгол хэлээр хүүхдүүдийн үздэг контент бичлэгүүдийг насанд нь тохирсон дээрээс нь оюуны онцлог
нь тохирсон тий. Тэр хүүхэд хэдэн минут үзвэл анхаарал төвлөрөлт нь дэмжигдэх вэ? Хэдэн минутаас доош бичлэг болчвол тэр хүүхдийн тархинд буруугаар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судалгаатай судалгааны ажлуудтай хамтраад яг нь энэ TikTok, Reel бичлэг контентуудаа үйлдвэрлэх ёстой болчиход байна. Бүр яг үнэ. Одоо энэ бол бас цаашлаад Монголын өвөл уламжлал болсон тэгээ босоо бичгээр бол бид нар бичгээ болцсон ба шүү дээ. Ер нь бид нар монгол хэлээ алдчихна гэдэг бол энэ асар том буруу тишиг явж байна л гэж байна. Тэгэд өмнөх дугаарууд дээр ч орсон зочид маань бас яг юм яг монгол хэлээрээ ярий гэдэг зүйлийг аюух ярьдаг, уриалдаг болчихжээ. Тэгэхээр бас бид нар ингээд дугаараад боддог болсон байгаанаас өөрөө яг цаг үеэ олж байна. Манай нөлөөллийн аянгууд бол би бол айгу сайн явдаг гэж боддог байхгүй. Манай гүн заяа маань бол нөлөөллийн хит аянуудыг хийжсэн, санаачилж ирсэн юм санаачлагч байгаа. Тэгээд жишээлбэл хамгийн анхны хийсэн Unfriend гэдэг хөтөлбөрийг манай гүн заяа маань санаачлагч нь байгаа. Тэр Unfriend-ийн хүрээнд бол маш олон танихгүй хүмүүсийг би өөрөө ч гэсэн танихгүй найзуудаа устгаж исэн. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээний хүмүүс нөлөөлдөг байхгүй тий. Тэгэхээр бид нэр гоё эерэг байх, цахим орчинд ёс зүйтэй байх, хүүхдүүдтэй бас цахим орчин гэдэг чинь ийм бас болохгүй юм байна, болдог юм байна гэдгийг зөв зохистой хэрэглээг зааж өгөх тал дээр нөлөөллийн аяныг хийж байгаа шүү гэж бас хэлмээр байна. Сошиал медиа ашиглаж байгаа бүх хүмүүс мэдээлэлтэй зөв мэдээлэлтэй байж олон нийтэд комент бичих байгаа бол тэрэндээ ёс зүйтэй байж дээрэс нь өөр хүүхдүүдтэй бас зөв хэрэглээний дадлыг суулгаж сошиал медианыг яг хүүхдүүдтэй хязгаартай хэрэглэх parental control буюу эцэг эхийн тэр хязгаарыг бас тавьж сураасаа гэсэн үүднээс дээрээс нь цахим орчин дох аюулгүй байдлыг, цахим орчин дох хүний хувийн мэдээлэл тэр талаар бид нар бас илүү олон мэдээллийг өгөх зорилготойгоор эвдрээгүй ирээдүг бүтээ гэдэг аяныг цахим хөгжил инновац харилцаа холбооны яам болон нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтраад зохион байгуулж байгаа. Тэгэхээр өнөөдөр манай зочноор хүрэлцэн ирсэн Балжмаа маань бас дээрх аяны хүрээнд зохион байгуулж байгаа Никийн подкастын маань зочноор хүрэлцээсэн явдалд маш их баярлалаа. Та бас инфлюенсер хүн юм чинь манай аяныг дэмжиж оролцсноо гэж найдаж байна. Энэ хоёр гараа өргөсөө дэмжсэн шүү хоёр гараараа. Тэгэхээр энгийн хүн гэхэд ажил дээрээ болоод нийгэмд харилцаанд ороход 5-10 хүнд нөлөөлдөг юм байна л да. За тэгвэл үнэртэн бол эргэн тойрныхоо 15 хүнд нөлөөлждөг гинэ. Ингээд үнэртэн ус ингээд нөлөөлждөг гэсэн үг. Харин сошиал дээр бол зүгээр энгийн нэг иргэн дор хаяж 7 хоногт дунджаар 1000 хүнд нөлөөлдөг гинэ. За ингээд олон дагагчтай хүмүүс бол нэг хэдэн сая хүнд нөлөөлөх юм шүү дээ. Тэгэхээр иргэн хүн та өөрийгөө би инфлюенсер биш гэж биш та бол цаг тутам үргэлж инфлюенсер байгаа. Та ажлын байрныхаа нөлөөлөгч, гэр орныхаа нөлөөлөгч, за хамт олонныхаа нөлөөлөгч, найз нөхдийнхаа ямар нэгэн байдлаар нөлөөлөгч байдаг. Тэгэхээр байгаа сошиал орчиндөө ажлын байранда нийгмийн харилцаанд хамгийн зөв нөлөөлөгч байхыг бас бидний зүгээс уриалж байна. Тэгэд Балжмаада ийм гоё хувийнхаа бас хэлхийг хүсгүй ч гэсэн байж магадгүй шүү дээ. Ийм гоё зүйлүүдийг сэтгэл хөдлөлтөөр биднэрт нэг нүгөө ярьсанд маш их баярлалаа. Баярлалаа. Би ч жоохон сэтгэл хөдлөлтөө яа нэг өөрийн мэдлгүй яг бас яг энэ цаг үед үр хүүхдээ бид нэр хамгаалахын тулд маш олон бага насны хүүхдүүд хүрхэхийн тулд бол ингээд нэг нүгөө ярьчлаа. Тэгээ цахим орчин гэдэг бол нэг бодлын маш аюултай нийгмийн орчин, нэг бодлын маш олон зүйлийг сурч авч болох боломж. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгийг нь хэрэглээд ойлгоод мэдээд авчаа. Цаашлаад үүнээс хойш бол хязгаарлалт тогтоох юм байна гэд өөртөө хязгаарлалт тавьчдаг, үр хүүхдтэй зааж зөвлөдөг ийм бас эцэг эхчүүд байя гэж бас ээж хүнийхээ бодлоо ийм дүгнэлтэнд өнөөрлээ. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай.